Хүүхдийн сэтгэл бидний сэтгэл. Итгэл дагуулсан миших хүүхдийн минет энэ ертөнцид аз жаргал авчир. За хүүхэд бүр аюулгүй зорчих эрхийн хүрээнд манай баг нэг амныг суудал гэсэн аяныг өрнүүлсэн байгаа. За энэ аяны хүрээнд хувь хүн болон байгууллагууд хамтарч оролцож бид нарт одоо хандив өгөөд энэхүү хандивар цугларсан бид нар суудлыг бол хэрэгтэй шаардлагатай хүмүүст бол хандивуулсан байгаа. За Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 23-д бол хүн тээврийн юм бүхэлдэн том заалт байдаг. За энэ дотроо 23-ын 8 дээр 10 хүртэлх насны хүүхдийг одоо хэрхэн тээвэрлэх талаар одоо юм зохицуулт байдаг юм байна. За энд бол одоо ISO 13216 стандартыг хангасан хүүхдийн зориултын одоо судалд одоо хүүхдийг тээвэрлэх. За тэр дундаа одоо өндөр жиндэн тохирсон энэ судлыг бол хэрэглэх ёстой гэдэг. Бид бүхэн өнөөдөр эцэг эхчүүдэд зам тээврийн ослоос хэрхэн өрчин сэргийлэх үү? Мөн хүүхдийг автомашинд тээвэрлж явахдаа зориултын суудлыг хэрэгжилж хэвших нь зөв зүйтэй юм а гэсэн сургалтыг орлоо. Мөн эцэг эхчүүдээсээ судалгаа авахд энэ талаар мэдлэг мэдээлэл багтаа мэдсэн хэрнээ суудлынх нь үнэн мөнгөтэй холбоотой судалтан авалт хийгдэг ийм олон тохиолдлууд байна. Тэгэхээр мэдээж таны хүүхдийн амь энэ зориултын суудлаас хямдхан байна гэж байхгүй. За энэхүү сургалтанд сууснаар одоо өмнө би одоо эхнэр битээр охиноо одоо гар дээрээ ч юм уу те үр дээрээ тэрвэрээ замын хөдөлгөөнд оролцоод болоод байдаг байсан. Тэгэл цаашд болоод яваад ах юм болоо гэж боддог байсан чинь харин ч эсрэгээрээ хүүхдийнхээ эрхийг зөрчиж одоо маш муу аав байснаа одоо маш ойлголоо. Хүүхдийн машины суудлыг байнга хэрэгжилж хэвшиж хүүхдийнхээ аюулгүй байдлын төлөө одоо хариуцлагатай аав байхаа бол ойлголоо. Монголд эцэг эхчүүд бид автомашины зориултын хүүхдийн суудлыг одоо хэрэглэж хэвших нь айгүй юм бага үзүүлэлттэй байдаг. За жишээлбэл гадны орнуудад бол одоо ийм зориултын суудлын бүс хэрэглээгүй бол одоо торгуул тавихч гэдэг юм уу те хүүхдийн хаан одоо амь насыг маш сайн хамгаалж явдаг учраас одоо монголчууд бид энийг цаашид одоо улам илүү дэлгэрүүлж түгээн дэлгэрүүлж одоо бүх бага насны хүүхдтэй хүмүүс маань машины суудлыг хэрэгжилж хэвших нь зүйтэй маа гэж манай багийн зүгээс үзэж байна. UBCAP-тай хамтран хүүхдийн суудлыг одоо оруулсан таксины үйлчилгээг одоо мэдсэн дээр нь оруулахар болсон бас бид нарт маш их баяртай байгаа. Гадна талын буюу бага насны хүүхдийг зам тээврийн осолд автомашинд мөргүүлэх, шүргүүлэх гэдгээс гадна бид нар өөрсдөө эцэг эхчүүд хэр зөв зүйтэй хүүхдийг автомашин дотроо тээвэрлж аюулгүй байлгах гэдэг асуудал байгаа. Тэгэхээр Монгол хүн бүр эрүүл аюулгүй орчинд амьдрах ёстой. Тэгэхээр эцэг эхчүүд бид ч гэсэн үр хүүхдээ эрүүл аюулгүй орчинд өсөж сургууль хүмүүжүүлэх үүрэгтэй учраас энэ үүргийнхаа хувьд хүүхдийн аюулгүй байдлыг хангаж зориултын суудлын бүсийг хэрэгжилж хэвших нь зүйтэй юм а. Эцэг эхчүүд та бүхэн хайртай бяцхан өрсөйхэн одоо эрүүл аюулгүй орчинд одоо зарчих эрхийг нь хамгаалж зориултын суудлыг хэрэгжилж хэвшихийг уриалж байна.